Үсгийн сургууль. Сайн байцгаана уу үзэгчдээ. Англи хэлний авиа зүүн дунд чатны 8 дахь хичээл эхэлж байна. Англи хэлний үсгийн сангийн хувьд өөрөөр бичигддэгч ижил авиагаар дуудаг төгс байдаг. Тэгвэл бид өнөөдрийн хичээлээр энэхүү үгсийг үзэх болно. Өнөөдрийн хичээл эхлэхээс өмнө 7 дугаар хичээл дээр үзсэн зүйлээ эргэн санацгаая. Өмнөх хичээлээр бид auxiliary буюу туслах үйл үг do, does, did, will, have, has, can гэсэн туслах үйл үгийг энэ questions буюу асуултанд хэрхэн яаж дуудахыг үзсэн байгаа. Тэр questions буюу асуулт нь unstressed буюу өргөлтгүйгээр дуудагдж байгаа. Жишээ асуултыг харах юм бол what do you want? What do you want? Үндээр бид нар what do you want гэж өргөлттэйгээр дуудаж болохгүй байгаамаа. Дараагийнх нь харцгаая. Yes short answer буюу богино хариултын үед бид нар харин өргөлттэйгээр дуудаж өгч байгаа. Yes I do. Yes I do. Энэ дээр харин yes I do гэж товч дуудаж болохгүй байх нэ. Тэгвэл энэ negative sentences буюу үүсгэсэн өгүүлбэрт бид нар stress буюу өргөлттэйгээр дуудаж өгдөг байгаа. Жишээ өгүүлбэр харах юм бол I don't want to do that. I don't want to do that гэж өргөлттэйгээр хэлж өгөх хэрэгтэй байгаа. Тэр англи хэлний туслах үйл үг нь өргөлттэй, өргөлтгүй гэж бид нар дуудаж сурсан байгаа. Харин өнөөдрийн хичээлээр бид англи хэлний үгсийн санд өөрөөр бичигддэгч нэгжил авиагаар дууддаг үгсийг үзэх болно. Дараах түргэн хэлхийг хараад яаж дуудаж байгааг нь сайтар ажиглаад дагаад уншаарай. I scream, you scream, we all scream for ice cream. Дахиад нэг хэлье. I scream, you scream, we all scream for ice cream. Авиатын дуудлага хэрхэн яаж бичиж байгаа та бүхэн бас анзаараарай. Одоо бүгдээрээ бичлэгийн хувьд өөрөөр бичигддэгч ижил авиагаар дууддаг үгсийг жишээн дээрээс харцгаая. Эхний үг маань to буюу бид нар монгол хэлээр орчуулах юм бол ч гэсэн гэж орчуулна. Жишээлбэл би хэлэхдээ me too гэх юм бол би ч гэсэн утгаснаатай болдог байгаа. Тэгвэл дараагийн үг нь to буюу хоёр гэсэн тоог бид нар яг авиа зүүн тэмдэглэгээр нэг тэмдэглэж нэг дууддаг байгаа. To. Дуудлагын ямар ч ялгаа байхгүй ч бичиглийн тэмдэглэгээ өөр байгааг та нар анзаараарай. Дараагийн жишээ харцгаая. Read гэдэг унших гэсэн үйл үг маань өнгөрсөн цаг дээр дуудагдахаараа read гэж дуудагддаг. Тэгвэл дараагийн үг болох read буюу улаан өнгө маань read гэсэн үгнээс өөрөөр бичигдэж байгаа ч гэсэн дуудлага нь мөн адил read байдаг бахнаа. Англи хэлний ярианы зөв ур чадварт үгсийг дуудахдаа тус тусад нь салгаж дууддаг, харин ихэвчлэн хамттан дуудаж өгдөг байгаа. Өөрөөр хэлбэл гэгүүлэгч авиагаар төгсөн үгийн араас ишиг авиараа хэлсэн үг ороход холбож дуудаж өгдөг байгаа. За ингээд жишээн дээрээс харцгаая. Дагаад уншаарай. Pet center. Pet center гэд CE2 маань товчлогдож дуудагдаж байна. Pet center. За дараагийн үгийг харъя. Stop taking. Боловч бид нар холбоороо stop taking. Stop taking байна. Дараагийн үгийг харъя. Ice cream. Ice cream. Тэр CEK хамтдаа товчлогдоод ice cream гэж яг нэг үг шиг дуудагддаг байна. Дараагийн үгийг харах юм бол no name. No name. No name гэж товчлогдож дуудаж байгаа анзаараарай. За дараагийн жишээ харцгаая. Call it Danny. Call it Danny. Энд дээр бид нар call it any гэж хэлэхгүй харин товчлоод call Danny гэж хэлэх ёстой байна. Call Danny. Дараагийн жишээ харцгаая. Miss the night. DAN гэсэн гурван авиа маань холбогдож сонсогдоод яг нэг үг шиг miss the night гэж сонсогдно. Miss the night гэж хэлэх ёстой байна. Эдгээр үгсийг нэг үг шиг дуудсанаар андуур сонсогдох тохиолдол маш их гардаг байгаа. Тэгвэл дараагийн жишээн дээрээс харцгаая. Pet center. Pet center гэдэг хоёр үг маань авиа зүүн тэмдэглэгээ нь өөр, бас утгын хувьд өөр байгаа. Харин дуудахдаа pet center гэж хэлэхээр хажууд нь гарч байгаа андуурагдах тохиолдол нь сонсогдож байна. Дараагийн үгийг харъя. Stop taking. Stop taking. За жишээ өгүүлбэрийг харцгаая. My legs stop taking гэвэл миний хөл өвдөхөө болсон гэсэн өгүүлбэр гарч ирж байна. Харин нөгөө дуудлага маань юу байх вэ гэхээр I stop taking pills гэвэл би эм ухаа болсон гэсэн өөр утга гарч иж байна. Дараагийн жишээ харцгаая. Ice cream. Ice cream. Бидний төргийн хэлхийн жишээн дээр байсан. За мөн бас дуудлагын хэмжээнд өөр боловч яг нэг үг шиг дуудаж байгааг анзаараарай. Дараагийнх нь no name. No name.
Жишээ хэлбэр харцгаая. He has no name. He has no name. Нөгөөх нь he has no name. He has no name. Боловч яг дуудлага нь нэг сонсогдож байгааг анзаараарай. Дараагийн жишээ харцгаая. Call Danny. Call Danny. Annie, Danny гэд хоёр өөр хүний нэр байгаа боловч бид нар дуудахтаа яг нэг хүн хэлж байгаа юм шиг call Danny гэж хэлж байгаа. Дараагийн жишээ харцгаая. Miss the night. Miss the night. Андуур сонсогдохоор яаж дуудагдахыг хараарай. Жишээ хэлбэр харъя. I missed the night of sleep. Би нэг шөнийн унтлагуугаар өнгөрөөсөн гэсэн утгатай өгүүлбэр гарсан бол харин андуур сонсогдохоор Miss the night is my friend гэж жишээ өгүүлбэр бид нар утгын ялгааг харж болж байна. Гэх мэтчлэн ижил авигаар дууддаг үгсийг андуур сонсох тохиолдол их гардаг. Дээр дурдсан жишээн дээрээс харахад ийм үгсийг дуудлагаар нь ойлгох боломжгүй. Харин юуны талаар ярьж байгааг бид нар тухайн өгүүлбэрийн утга болон агуулгаас нь хамааран маш сайтар сонсон ойлгох боломжтой байдаг. Жишээ өгүүлбэр харцгаая. It's no good. Уг нь it is no good гэдэг үгний үгнээс бүтсэн өгүүлбэр байгаа боловч бид нар товчлоо дуутахаар it's no good гэд яг нь буруу өгүүлбэр шиг цотхон үндэ сонсогдно. It's no good. Ингээд бүгдээрээ дасгал ажиллаад үзье. It's no good. I can't fix it гэдэг өгүүлбэр буруу сонсогдсон байгаа. Харин бид нар ямар үг байх ёстой вэ гэх юм бол it's no good. It is no good гэдэг үгийг бичих ёстой байжээ гэсэн яг ийм төрлийн дасгалыг бүгдээрээ хамт ажиллацгаая. За, эхний өгүүлбэр гарч иж байна. Доогуур нь зурсан үгсийг та бүхэн анзаараад дуудаад үзээрэй. No one uses good news as they say. No one uses good news as they say. Зөв хариулт нь no news is гэсэн гурван үг байжээ. Андуур сонсогдохоор яаж сонсож та бүхэн дараах өгүүлбэрүүдээс хараарай. Дараагийн өгүүлбэр харъя. Phone Joe parents this week. Have you phoned your parents this week? За, зөв хариулт нь phoned your гэсэн хоёр үгийг бид нар англи хэлээр товчлол дуутахаараа phoned your гэж дууддаг байгаа. Дараагийн өгүүлбэрийг харъя. I think I felt rain. Let's go inside. Энэ өгүүлбэрийг харах юм бол миний бодлоор би галт тэрэг мэдэрч байна. Дотгошоо орцгоё гэсэн утга санаатай болчихно. Гэтэл энэ нь бид нар товчж дуудснаас болоод жинхэнэ хариулт нь felt rain буюу би бороо орохыг мэдэрч байна гэсэн утга санаатай болно. За, ингээд дараагийн жишээ өгүүлбэрийг харцгаая. These ships take cars across the river. За, зөв хариулт нь ships take байсан. Тэгээс ships stick бол биш гэжээ. Дараагийн өгүүлбэрийг харъя. They joined us for dinner. They joined us for dinner. Утгаар нь харсан ч гэсэн энэ өгүүлбэрийн утга бол маш буруу байгаа. Харин ямар үгээр бид нар бичих ёстой байсан гэхээр joined us гэдэг үг нь joined us гэдгийн оронд зөвөр бичигдэх гэжээ. Ингээд дараагийн жишээ өгүүлбэрийг харъя. We stopped choosing the typewriter when we got the computer. We stopped choosing the typewriter when we got computer. Ингээ хурдан хэлээд үцхээр юу сонгох гэсэн утга санаатай болно. Гэтэл яг жинхэнэ утга нь stop using гэдэг маань товчлуудагтаараа stop choosing болж байгаа. Stop choosing. Хятад хэлний алсын зайн сургаалт. Үзэгчдээ англи хэлний авиа зүүн дунд чатны 8 дугаар хичээл үргэлжилж байна. Бид өнөөдрийн хичээлээр англи хэлний үгсийн санд өөрөөр бичигддэг ижил авиагаар дууддаг үгсийг үзэж байгаа лээ. Бид сая гэвлэгч авиагаар төгссөн үгийн араас их шиг авиа залгаж орж ихэд хэрхэн яаж товчлогдож дуудаж байгааг үзсэн. Тэгвэл үргэлжлүүлээ дахиад англи хэлний гэвлэгч авиагаар төгссөн үгийн араас их шиг авиагаар хэлсэн үг орж ирэхэд хэрхэн яаж товчж дуудаж байгааг үзцгээе. Ингээд жишээг харцгаая. Эхний үг маань got up at 8. За, үг-үгээрээ салгаж унших юм бол got up at 8 байна. Тэгвэл бид нар энийг холбож дуудахад P хэсэг дээр
араас нь A орж иж байгаа. Өмнөх бас got гэдэг үгний T хэсэг нь юугтэй холбож орж ирнэ. Ингээд багштай хамт хэлээд үзье. Top potato. Top potato. Хурдан хэлэх юм бол got a potato. Got a potato. Got a potato. Got a potato. Ингэж товчж дуудаж сурах нэ. Дараагийн жишээ харъя. Got on a bus. Got on a bus. T-O хамтдаа нийлэхээр ton на bus гэж хэлж байгаа. Маш сайн анзаараад хурдан хэлээд got up on a bus гэж хэлээрэй. Дараагийн жишээ харъя. Went into work. Went into work. Tend to work. Went into work гэж хэлгэнэ. Дараагийн жишээ харъя. Worked until 2. Worked until 2. Done till гэж амшиг сонсож байгаа. Гэтэл бид нар хурдан хэлээд worked until 2 гэж хэлэх ёстой. Дараагийн жишээ. Went out for lunch. Went out for lunch. За, дараагийнх нь товчлыг харъя. Worked until 6. Worked until 6. Бас done till гэж хэлж байгаа. Маш сайн анзаараад дуудаарай. Дараагийн жишээ харъя. Back on the bus. Back on the bus. On the bus гэж бид нар хэлж өгсөн байгаа. Back on the bus. Дараагийн жишээ. Switched on the box. Switched on the box. On the box гэж амшуулж switched on the box. Маш хурдан хэлэх хэрэгтэй байх нь. Дараагийн жишээ харцгаая. Slept in the chair. In the chair гэж бид нар холбож дуудах нэ. Гэх мэтлэн бид нар холбож дуудаж сурлаа. Тэгвэл одоо бүгдээрээ холбож дуудаж сурсныг давтах өгүүлбэрүүдийг сонсцгоё. Энгийн хүүрнэх өгүүлбэр болоод асуултыг хэрхэн яаж холбож дуудаж байгааг сайтар сонсоод дагаад уншаарай. 1. Choose the correct answer and tick it. Choose the correct answer and tick it. 2. Which page is it on? Which page is it on? 3. How do you spell it? How do you spell it? 4. How do you pronounce it? How do you pronounce it? 5. What does it mean? What does it mean? 6. I can't understand this. I can't understand this. 7. Look it up in your dictionary. Look it up in your dictionary. 8. It isn't easy to speak English. It isn't easy to speak English. 9. Listen. Which language is that? Listen. Which language is that? 10. Don't worry if you make a mistake. Don't worry if you make a mistake. Харин одоо нэг шүлэг сонсъё. Мэдээж шүлгээ сонсохдоо холбож дуудаж байгаа үгсийг хэрхэн дуудаж байгааг сайтар сонсоод бас дагаад уншаарай. There was an old man called Greg who tried to break open an egg. He kicked it around but fell on the ground and found that he'd broken a leg. There was an old man called Greg who tried to break open an egg. He kicked it around but fell on the ground and found that he'd broken a leg. Үргэлжлүүлэн дахин нэг дасгал ажиллацгаая. Дараах харилцан яриг сонсоод дагаад уншаарай. How did you feel? I felt alright. How did you feel биш харин бид нар how did you feel гэж товчж дууддаг сурсан байгаа. Хариултыг харцгаая.
I felt alright. Felt all right биш felt alright. Tolerate гэж дуудана. Дараагийн хэсгийг харцгаая. What do you think of yoga? What do you think of yoga? Биш what do you think of yoga? Хариултыг хараарай. I don't know. I've never tried it. I don't know. I've never tried it. Tried it гэхгүй харин бид нар tried it гэж дуудана. Ингээд дараагийн хэсгийг харцгаая. What happened to my favorite cup? It fell off the table. What happened to my favorite cup? It fell off the table. Биш it fell off the table гэж хэлэх нэ. Дараагийн хэсгийг харцгаая. Which film shall we go to? Which film shall we go to? I don't mind. I've seen all of them before. I don't mind. I've seen all of them. Seen all of them. Гэж нийлүүлж дуудаж байгаа анзаараад дагаад хэлээрэй. I've seen all of them before. Дараагийн хэсэг байна. You look pleased. Yes, I found a new job. Дагаад хэлээрэй. You look pleased. Yes, I found a new job. Found a new job. Гэж дуудана. Дараагийн хэсэг байна. What did you do last night? Дахиад саная. What did you do? Биш харин бид нар did you гэж дуудаад What did you do last night? I just stayed at home. нийлүүлээд хэлвэл I just stayed at home. I just stayed at home. That home гэж дуудана. Ингээд дараагийн хэсгийг харцгаая. Does your dog like biscuits? Does your dog like biscuits? I don't know. I've never asked it. I don't know. I've never asked it. Asked it гэж дуудаж байгаа анзаараарай. Дараагийн хэсэг байна. Дагаад хэлээрэй. How did you get here? How did you get here? I swam across the river. I swam across the river. I swam across the river. Биш swam across гэж юм шиг нийлүүлээд I swam across the river гэж хэлэх нэ. Харилцан яриаг дахин сонсъё. Сонсохдоо өнөөдрийн шинэ хичээл болон өмнөх хичээл дээр үзсэн туслах үйл үг эзэн биеийн холбоосыг дагаад сайтар уншаарай. How did you feel? I felt alright. What do you think of yoga? I don't know. I never tried it. What happened to my favorite cup? It fell off the table. Which film shall we go to? I don't mind. I've seen all of them before. You look pleased. Yes, I found a new job. What did you do last night? I just stayed at home. Does your dog like biscuits? I don't know. I never asked it. How did you get here? I swam across the river. Үзэгчдээ англи хэлний авиазын дунд шатны 8 дугаар хичээл энэ хүрээд өндөрлж байна. Бид өнөөдрийн хичээлээр англи хэлний үгсийн санд өөрөө бичигддэгч ижил авигаар дууддаг үгсийг хэрхэн зөв дуудаж сурахыг үзлээ. Мөн гэвэр хичээгээр төгссөн үгийн араас их шиг авигаар хэлсэн үг бичигдэхэд яаж зөв дуудагдахыг сурлаа. Англи хэлээр төрөл хийшээ чөлөөтэй яар сурах гэвэл үгийг тусад нь биш харин хооронд нь холбож дуудах хэрэгтэй. Та бүхэн өнөөдрийн хичээлийг гэртээ сайн давтаарай. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай. Bye. Jet англи хэлний сургууль дөрмөц суурилсан 100% англи хэлээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургалтуудаа эсвэл таны амжилтын жигүүр болсон 20 жил